48-аас 48 түүх зураг бичлэгийн энэ удаагийн дугаараар бол Мороккогийн хөлбөмбөгийн талаар ярихаар бэлдсэн байна. За тэгээ Мороккогийн хөлбөмбөг сүүлийн жилүүдэд маш өсөлттэй явж байгаа 2022 оны дэлхийн аваргын шүгээн дүр төвсөн шиг шаваад гэдэг шалгарсан. За тэгээ дээрээс нь залуучуудын шоугод бол мундаг амжилтуудыг үзүүлсээр байгаа. За харин өнөөдрийн түүх бол дотоодын Мороккогийн дотоодын хөлбөмбөгтэй холбоотой дэлхийд алдартай нэгэн дерби буюу 100-ны дерби гэж нэрлэдэг Касабланкагийн дербигийн талаар ярьж өгөхөд бэлдсэн байна. Сайн байна уу? P-Pack-аас ирж байна. Таны захиалга хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч загвар яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За мэдээж 48-аас 48 түүхийн цуврал бичлэг маань ивент итгэгчид болон одоо та бүхэн буюу үзэгчид маань байхгүй бол явахгүй. За тэгээд аль биесний ивент итгэгчээр Pickback, Freshback болон өнөөдрөөс эхлээд Asahi Super Dry ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. За Pickback-ийн хувьд бол та бүхэн одоо Монгол орон даяар байрсан 200 шиг PP box-ыг ашиглаад дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. За тэгээд гэртээ байхгүй үедээ эсвэл хаяга тодорхой одоо хэлмээргүй байгаа үедээ бол өөртөө хамгийн ойрхон PP box-то одоо хүргэлтүүдээ авах боломжтой, хүргэлтүүдийг хүргэж өгөх боломжтой байгаа. Тэгээд 24 цаг 7 хоног ажилдаг байгаа. За Freshback-ийн хувьд бол одоо хоол, фреш хүнс, хоолны бэлдэц, мах, бөөнди зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос өргөн сонголтоогоор хаанаас ч хүссэн газараа энгийн болон шуурхай үргэлтээр сонгон захиаж авах боломжтой одоо платформ байгаамаа. Тэгээ Монголдо бол одоо хамгийн том дид бүтцтэй платформ байгаа. Тэгээ бүх одоо үргэлжлэлийн бараа бүтээгдэхүүний нэг дор багтаасан юм платформ байгаа. Тэгээд description хэсэгт байгаа линкээр та бүхэн Pickback-ын үйлчлэгийг орж вебсайтаас наваарай. За мөн description хэсэг дээр байгаа линкээр орж Freshback app-ыг татах боломжтой эсвэл Play Store, iOS Store ч юу вэ? App Store-оос Freshback-ыг татаад авч бас болно. За өнөөдрөөс эхлээд ивент итгэгчээр ажиллаж байгаа Asahi Super Dry-ийн хувьд бол Японы номер 1 шар хайраг. За тэгээс сонирхолтой нь Asahi Super Dry бол одоо City Football Group-тай байгуулсан хамтралын өрөөнд Монгол хэрэглэгчдэд зориулсан урамшууллын хөтөлбөрийг зарлаад байгаа. За тэгээ Asahi Super Dry-ыг худалдан авсан баримтаа бүртгүүлээд Manchester City-гийн тоглолтыг үзэх эрхийг одоо хожих боломжтой байна. За тэгээд та бүхэнд яг энэ урамшууллын талаар мэдээллийг хүргэе. За аздан босон оролцогч бол Английн Манчестер хот руу очиж аялах юм боломжтой болно. За дээрээс нь Премьер Лигийн хүрээнд Манчестер Сити багийн тоглолтыг Этихад цэнгэлдэгт нь үзэх тасбарын эзэн болон за нийт 4 азтыг шалгаруулах юм байна. За тэгээд дэлгэцэн дээр яг одоо яаж оролцох вэ гэсэн зааврыг бол дэлгэцээр гаргаж байна. Та бүхэн энэчнээс шаардлагатай скриншот хийгээд сейвлж аваад зааврын дагуу оролцоороо зааврыг сайн уншаад паузж жагаад оролцоороо. За тэгээд Asahi Super Dry-ийн хамт олондоо баярлалаа. Үссэн газаасаа та бүхэн Asahi Super Dry-ийн бүх төрлөөс нь худалдаж аваад баримтаа бүртгүүлээд Manchester City клубыг Etihad цэнгэлдэгт нь үзэх боломжтой болох нэ. За тэгээ Asahi Super Dry-ийн аль ч төрлөөс худалдаж аваад баримтаараа бүртгүүлээд нэг баримтаар нэг удаа нэг хүн л оролцох боломжтой. За тэгээд Asahi Super Dry CM-аар оролцоод 4 сарын 20-нд азтныг шалгаруулах байгаа. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. 4 ялагч тодорхой байна. Касабланка дерби хувьд бол одоо Видат болон Ража гэсэн хоёр багийн хооронд явагддаг дерби. За энэ багуудын түүх, энэ дербигийн түүхийг бол Мохаммед бен Лахжан Афани буюу одоо Франц нэрээрээ илүү алдартай Перер Жего гэж хөнгүүгээр төсөөлхийн аргагүй. За энэ хүн бол одоо нэг багийг нь хамтран үүсгэн байгуулад анхныхын дасгалжуулагчаар ажиллаж байсан. За мөн дараагийнх нь багийн бас одоо мундаг дасгалжуулагчаар ажиллаж байсан ийм хүн байна. За Перер Жегогийн хувьд бол одоо маш олон төрлийн чадвартай, мэрэгжилтэй, олон хилтэй мундаг хүн бол байсан. Хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан. За дээрээс нь одоо сэтгүүлч байсан. За хөлбөмбөгийг бол одоо бүр маш нарийн хэмжээнд судалдаг хүн байсан. Тухайн цаг үед буюу одоо
1930-ад он 20-ад он 30-ад оны үед бол Өмнөд Америк болон Европоор аялж хөл бөмбөгийн одоо философи, тактик, зохион байгуулалт, удирдлага, менежмент те маш олон талаас нь бол одоо туршлага судалж явж исэн юм хүн бол байдаг. За Жего бол одоо энэ дербигийн талаар нэг товчхон зүгээр дараа нь олон жилийн дараа хэлэхдээ бол Видат бол сэтгэл зүрхэн юм аа. Ража бол характер юм аа гэж одоо энэ хоёр багийг бол хэлжсэн удаа байдгийн байлээ. За анх 1937 онд бол Видат Касабланка байгуулагдаж байсан. За тэгээд тэрний дараагаар ерөн зохион байгуулалт анх үүсгэн байгуулалтанд нь бол хэм Пережего оролцоотой явсан. За тэгээд эхний жилүүд нь бол одоо гайхалтай мундаг амжилтыг бол Пережегогийн удирдлагад оролцол үзүүлж байсан байгаа Видат. За тэгээд 1952 онд бол одоо 15 жилийн дараа 52 онд бол юу яасан? Бусад удирдлага узын гишүүдтэйгээ бол ер нь нэлээд харилцаа тааруу босны үндсэн дээр бол одоо бага орхиор болсон. За тэгээд 1952 оноос 56 оны хооронд бол Мароккогийн шгшээ багийг тасалж болж байсан. За тэгээд бас нэг түүх бүтээсэн Пережего бол Мароккогийн шгшээ багийн түүхэнд анхны үндсэн тасалжуулагчаар бол ажилласан. За тэр үед бол яг 50-ад онд бол Марокко ус яг Францын одоо колоничлоос бол чөлөөлөгдөж яг одоо тусгаар тогтнолоо олж явж исэн цаг үе байдаг. За Видат клуб ч гэсэн өөрөө тэр үед бас тэрнтэй айгу салшгүй холбоотой зүйл баг бол байсан. Тусгаар тогтнолтой. За тэгээ 1956 онд Мароккогийн шгшээ багийг орхиод Касабланка хотын нөгөө баг буюу Ража баг руу нэгдсэн. За Ражагийн хувьд бол 1949 онд нэгдсэн байсан ийм баг байсан. За тэгээд тухайн үед өөрөө олол одоо юу гэсэн мэхээр хиний одоо Видат багийн антитезис буюу одоо эсрэг багийг нь те одоо бүх зүйлийнх нь эсрэг багийг бол одоо үүсгэнэ гэж бол одоо амласан байдаг анх очихдоо бол за тэгээд Видат бол одоо Европ хэв маяг стилээр бол одоо тоглодог бол Ражагийн одоо тактик тоглогчдыг бол одоо илүү үзүүштэй, илүү гоё, илүү богино дамжилттай, илүү одоо Өмнөд Америкийн одоо юм техникийг гайхуулсан, үзэгчдийг огшоосон, мэдрүүлсэн юм зугаатай гоё хөлбөмбөгийг тоглуулах ийм одоо аргаар бол бэлдэж тоглуулж болол эхэлсэн байгаа. За тэгээ ихэнх үедээ бол одоо Ража бол мөнгө багтаа муутай баг байсан учраас өөрийнхөө мөнгөөр хүртэл одоо хөрөнгө оруулалт одоо Ража багт бол хийжсэн удаатай. За тэгээд ихэнхдээ тоглолтуудын хажууд бол ингээд цувтай борооны цуваа өмсчихсэн тамхиад атчихсан ингээд зогсож байгаа нь бол одоо байн харагдаг байсан. Тамхиад дотоод зогсож байгаа нөхөр одоо цагийн Маурици Сари юм шиг те эсвэл одоо юу гэдэг юм содон өөрсдийн гэсэн одоо талбай хажуудах юутай эстетиктэй тасалжуулагчтай байдаг шүү дээ. Одоо юу гэдгийг эсвэл хин усны савн дээрээ суудаг ч юм уу те Марсело Биелса гэдэг шиг тэгээд ийм одоо iconic төрслөл өндөртэй юм тасалжуулагч бол байсан маань. За тэгээд 1940-50-ад оны үед бол одоо French Protectorate буюу одоо колоничлоос бүтэн чөлөөлөгдөөгүй байсан. За Видатын хувьд бол одоо The Red Castle гэж нэрлэдэг баг байгаа. Улаан цайз гэж нэрлэдэг 1937 оны 5 сарын 8-нд анх нэгдэжсэн. За тэгээд энэ баг бол яг тухайн цаг үед эрхчлөөний төлөө тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний хүрээнд нэгдэжсэн баг. Яг эрхчлөө тусгаар тогтнолын хөдөлгөөний баг тэрийг төлөөсөн баг гэж хэлж болно. Тэгээ Видати буюу одоо Видатын фэн байна гэдэг жинхэнэ их оронч хүн байгаамаа гэсэн юм төлөөлөл бол байсан. Тэгээ Францын засаг захиргааныхан хүртэл одоо энэ клубээс айдаг байсан фэнүүдийг нь одоо ийш тийшээ одоо юу аялахыг хүртэл одоо хордог одоо ийм шийдвэрүүдийг хүртэл гаргаж ирсэн удаа байдаг. За Ражагийн хувьд бол The Green Eagles буюу ногоон бүрэгдүүд хочтой юм баг байгаа. 1949 оны 3 сарын 20-нд анх байгуулагдсан. Тэгээд яг Касабланка хотын Дерб Султан гэдэг энэ дүүрэгт бол үүсэл гаралтай юм баг ба. За тэрнийхэн гол юу тодорхойлох зүйл нь юу юм бэхээр Дерб Султан дүүрэг бол яг Касабланка хотын яг ажилчин ард түмний ийм одоо дүүрэг ажилчин манайх одоо ажилчтай ороо гэдэг чтэй хууч ажилчдын яг юм дүүрэг нь бол байсан. За тэгээд ажилчдын нэгдлүүд айгуу их тэнд бол байрладаг ийм баг байсан. За хэрвээ одоо Видатыг одоо тусгаар тогтнолын одоо шгшээ баг гэж одоо юу яах юм бол тодорхойлох юм бол Ражаг иргэдийн одоо айрам гэж тодорхойлж болно гэсэн юм ялгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний төстэй зүйлүүд байгаа ч дотроо бас ялгаатай зүйл байгаа гэсэн. За энэ хоёр баг бол хоёулаа 5 дугаар Мохаммед цэнгэлтгийг бол одоо хувааж бол одоо тоглодог. За энэ цэнгэлтгийг бол Касабланка хотын захиргаа бол эзэмшдэг байгаа. За анх 1955 оны 3 сарын 6-нд ашиглалтанд орж байсан энэ цэнгэлтгийн хувьд бол яг рекорд хүмүүсийн тоон бол 1997 онд 2 удаа тогтогдсон байдаг. Касабланкагийн
дерби 1997 онд болсон Касабланкагийн дерби. За тэгээ 1997 онд 98 оны дэлхийн аварга шалралт тэмцээний урьдчилан явагдсан Марокко талбай дээр Ганы шгшээ хүлээж авсан тухайн тоглолтууд бол дээд рекордод тогтоодож 110 мянган хүн бол үдчихсэн юм тохиолдол байдгийн бэлээ. Гэхдээ тухайн үед бол яг нэг юм банзан судалтай байсан. Тэгээ 110 мянганч бас яг нарийн тоо бас биш юм бэлээ. За одоо бол энэ цэнгэлт яг 45 мянган хүн үзэгчийн яг суудалтай болсон юм цэнгэлт байгаа. За дээрээс нь Мароккогийн шгшээ багийн одоо үндсэн цэнгэлдэх гэж бол хийж болон заахаа эдгээр Марокко олон том хотуудтай олон том цэнгэлтгүүдтэй ч гэсэн яг энэ цэнгэлтг бол шгшөөгийн үндсэн цэнгэлт гэж явдаг. За дээрээс нь 2030 оны дэлхийн аваргыг бол одоо Испани болон Португал улсуудтай хамтран үндсэн зохион байгуулагчаар Марокко мэдээж орж байгаа. Тэгэхээр энэ цэнгэлтгэд бол 2030 оны дэлхийн аварга шалралт тэмцээний олон тоглолтууд бол бас явнаа гэсэн үг байна. За тэгээд дербитэй өдөр бол 5 дугаар Мухаммедийн цэнгэлт хүрээлэн бол яг 2 хуваагддаг. Улаан тал нь улаан тал нь ном ногоон болоод бүгдээрээ гал байдаг шүү дээ. Флэр гэдэг шүү дээ, тийм. Ийм гал асаа гаалцтай солиуд малууд бодуулаад бүгд дугаадуулаад бүгд зэрэг дөргөөлцтэй амар юм болдог. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл байгаа нь энэ цэнгэлт бол яг дербигийн өдрөөр яг 50 хуваагддаг. За энэ яга сонирхолтой бай гэж зарим бодож ч магадгүй. Жишээ нь одоо хамгийн алдартай жишээ бол Сан Сиро шүү дээ, тийм ээ. Жузеппе Меаца болдог Интер одоо албан ёсны талаас Интер Милан талбай дээр тоглохоор Жузеппе Меаца гэж нэрээр явдаг. Интерийн одоо бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч домгон шүү дээ. Тэгээд AC Милан тоглохоор Сан Сиро гэж нэрлэгддэг. За Сан Сироч гэж энгийнээр нэрлэдэг. Сан Сиро бол одоо дүүрэгт байдаг Милан хотын. Энэ бол алдартай жишээ. За тэгээд бас нэг алдартай жишээ гэх юм бол одоо Ромын Лацио болон Рома багууд байна. Стадио Олимпико цэнгэлтэд хувааж тоглодог. За энэ шиг юм алдартай жишээнүүд бол мэдээж байдаг. Нэг цэнгэлтэд хоёр iconic баг одоо бага хувааж цэнгэлтгээ хувааж тоглодог. Гэхдээ ялгаа онцлог зүйл нь юу юм бэ гэхээр нэгдүгээр яг мэдээж бичиг цаасан дээр нөгөө home away гэж баг явах хэрэгтэй шүү дээ. Тэмцээнээс хамаарат багууд. Тэрнээс гадна яадаг вэ гэхээр жишээ нь Интер Милан талбай дээр тоглох AC Милан зочилж тэгээд тоглох байлаа гэж бодъё. Тэгэж бодоход AC Миланы фэнүүдэд үзэгчдийн билет бол илүү цөөхөн очно. Улс орсууд янз бүр байдаг. Ерөнхийдөө Европын стандарт бол зочилж байгаа багийн фэнүүд бол цэнгэлтгийн багтаамжийн 5 орчим хувьд хувийн тиктик бол хуваарлдаг гэсэн юм дундаж бол үзүүлэлт байдаг юм байлээ. Зүгээр тэрүүгээр хэдүүлээ бодлоо гэхэд 80 мянган хүний судалтай Сан Сирогийн 5% нь л AC Милан суугаад тэгээд үлдсэн ихэнхт нь Интер Милан. За тэгээд энгийн одоо турист гэдэг шиг бусад төрлийн фэнүүд VIP нөхдүүд үлдсэнд нь сууна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Рома Лацио ч гэсэн адилхан жишээ авах. Тэгэхэд энэ дээр бол техник талаасаа мэдээж home away гэдэг зүйл байгаа. Талбайдаа тоглож байгаа үгүй гэдэг зүйл байгаа. Бүртгэл Португал зориулсан. Гэхдээ энэ хоёр баг бол яг хувааж суудаг юм сонирхолтой. Тэгээд home away-н солигдсон ч гэсэн суудл нь солигддаггүй. Энэ сонирхолтой байгаа. Тэгээд хойд бүсийг нь Vidad Ultras буюу одоо ногоонууд эзэмшчихдэг. Тэгээд өмнөд одоо хэсгийг нь бол Raja Ultras буюу одоо улаанууд эзэмшиж ингэж хувааж суудаг байгаа. За тэгээ энэ хоёрын өрсөлдөөн бол одоо хизээд Африкийн хамгийн агуу баг аль нь вэ гэдэг өрсөлдөөнд дандаа яригдчихэдэг. За мэдээж дахиад хэд хэдэн багууд бол мэдээж байдаг. Гэхдээ энэ хоёр бол яалтчгүй Африк хөлбөмбөг гэж яригдах хэвээр хамгийн оргил хоёр клубүүд одоо оргил клубүүдийнх нь хоёр нь гэж хэлж болно. За Мароккогийнхаа лигд бол ногоонод буюу Ража 13 удаа төрүүлсэн байдаг бол Vidad 22 удаа төрүүлсэн рекордыг бол эзэмшдэг. За Мароккогийн дотоодын цомд хуйлаа 9 удаа төрүүлсэн байдаг. Африкийн хөлбөмбөгийн холбооны Champions League аваргуудын лигт бол хуйлаа 3 удаа төрүүлсэн байдаг. Хамгийн сүүлд Vidad 2022 онд төрүүлж одоо тоог тэнцвүүлсэн байдаг. Confederations Африкийн хөлбөмбөгийн холбооны Confederations Cup гэж тэмцээн бол байдаг. За тэр тэмцээнд Ража 2 удаа төрүүлсэн бол Vidad 1 удаа төрүүлсэн байдаг. За харин бүсийн тэмцээнүүдэд Ража 8 төрүүлсэн бол Vidad 7 удаа төрүүлсэн байдаг. За энэ хоёрын хоорондын өрсөлдөөн мэдээж олон зүйлүүд байгаа. Тэднэр донд нэг сонирхолтой нь бол Ражагийн хувьд бол 2013 оны одоосын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн дэлхийн аварга шалралт тэмцээний одоо финалд бол шалгарсан байдаг. За тэгээ Байерн Мюнхентэй тоглож бол хожигдчихсэн байдаг. За тэгээд юуны хувьд бол Ражагийн фэнүүд бол энүүгээр маш их багтгаж Vidad-ийн фэнүүд гэдэг. Клубийн дэлхийн аваргын финалд хүртэл явсан гэдэг одоо нэлээд одоо бахархалтайгаар ярьдаг. За энэ юуны хувьд бол дербигийн хувьд мэдээж олон мундаг оролцоотой хүмүүс байсан байгаа. Перешигогоос гадна шүү дээ, тийм ээ, тасалжуулагчаас гадна. За тэдний талаар зарим нэг хүмүүсийн талаар ярилцъя гэж бодож байна. За Раша клубын домог нэг хүн байдаг нь бол Абделмажид Долми гэж тоглогч байдаг. Маэстро хочтой 1970-аас 87 оны хооронд бол одоо Рашагийн төлөө бол тоглож байсан. За тэгээд дунд нь өөр нэг Касабланкагийн баг руу явчаад Рашада 91 онд буцаж ирээд 38 настайдаа бол зодог тэлж ирсэн байлээ. 1973-аас 88 оны хооронд Мароккогийн шгшээ багт бол тоглож байсан. 1986
86 онд Мароккогийн шгшөөгийн бүрэлдэхүүнтэй хамт дэлхийн аврагт орж исэн. 76 онд Мароккогийн шгшөөг Африкийн цомд төрүүлэхэд бол мөн л одоо тоглож байсан. 1983 онд газар дурны тэнгисийн наадам гэж бол байдаг. За тэр наадамд бас оролцож төрүүлж байсан. Ийм одоо домогт тоглогч бол байдгийн байлээ. Ража клубын бүх цаг үеийн одоо домог нь байгаамаа. Хиний хувьд бол Абдул Машидийн хувьд бол за тэгээд 1989 оны аврагуудын лигт Ража клубийнхаа хамтаар төрүүлж байсан. Дотоодын цомдоо хэд хэдэн удаа төрүүлж байсан. Дээрээс нь мэрэгжлийн карьертаа нэг ч удаа улаан хуудас авч байгаагүй ийм тоглогч бол байдгийн байлээ. За харин Видатын талаас гээд тэгэх юм бол улаан хан одоо хочтой Баду Заки гэж одоо хаалгач байсан. Африкийн түүхэнд хамгийн шилдэг хаалгачдын нэг гэж бол ярьдаг. 1986 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчийн цолыг бол хүртэж байсан. За тэгээ Видат багийн хамтаар бол хэд хэдэн удаа дотоодын лигтээ болон цомдоо бол одоо төрүүлж өргөж байсан. 1986 онд Мароккогийн шгшөөг дэлхийн аврагт одоо оролцож мундаг явсан амжилтын гол одоо суур тоглогчдын нэг нь байсан байнамаа. За Мустафа Бидудан гэж тоглогч байгаа. За Мустафа Бидуданы хувьд бол орчин цагийн Юдас буюу одоо том урагч гэж бол үздэг. За юуны хувьд бол за мэрэгжлийн карьертаа 3 удаа одоо юуны Мароккогийн дотоодын лигт мэрэгэн бууч болж байсан юм. Довтлогч байгаа. За тэгээ Ражад байхдаа бол Ражагийн баатар нь байсан юм тоглогч байсан. За тэгээ дараа нь Видад руу шилжсэн. Тэгээ 2010 онд Видад руу шилжснийхаа дараа бол бас лигтээ төрүүлсэн. За тэгээд тэрнээс болоод бол одоо Луиш Фиго юунаас Барселонагаас Реал Мадрид руу шилждэг шиг л одоо хэмжээний юм том асуудал бол энэ хоёр багийн хооронд бас үүсчихсэн байгаа. Тэгээд энэ хоёрын дерби тоглолтуудад одоо хин Мустафа Бидудан бөмбөнд хүрэх болгонд одоо нөгөө багаас бол одоо шүгэлдэж юм шидэж арай гахаан толгой шидэг Луиш Фиго шиг. Гэхдээ ийм одоо хүнд нөхцөл байдал уур амьсгалыг бол одоо үүсгэж исэн тохиолдол бол байдгийн байлээ. За тэгээд Мосин Мотуали гэж тоглогч бол одоо энэ хоёрын хоорондох дербигийн бас нэг одоо ийм алдартай тоглогчдын нэг байгаа. За тэгээд энэ тоглогчийн хувьд бол 4 удаа юуны лигт Мароккогийн лигт төрүүлж исэн. Ремонтадагийн одоо супер хот болол байгаа. За тэгээд энэ орчин цагийн өрсөлдөөний гол тоглогчд нь алдартай тоглогч нь маш гоё техникийн чадвартай, маш гоё үзүүштэй тоглолттой, маш юм авиаслаг юм гоё тоглогчтой. Тэгээд Ража багийн орчин цагийн болол одоо домог болчиход байгаа тоглогч байгаа. За тэр Ремонтадагаас одоо тайлбарж ярил энэ дугаарыг төгсгөл их гоё болох болоо гэж бол бодож ин яг энэ сториг нь. За энэ хоёр багийн хувьд бол одоо хоорон тогсон тоглолтын дээр гол хийсэн тоглогч бол одоо багийнхаа маш том баатар болдог. За ялангуяа хожлын голыг хийнэ гэдэг бол одоо үлдсэн насаараа хаан болно гэсэн ийм одоо юутай ойлголттой хүртэл байдаг гэж байгаа. За энэ тоглолтын дээр өөрийнхөө хаалганд гол хийх юм бол за эсвэл хожигдлын одоо гол алдахад одоо том алдаа гаргах юм бол хэдэн хоног хүртэл гэрээсээ ч гарч болохооргүй аюултай нүр тулдаг гэж байгаа энэ тоглолтын одоо ач холбогдлын хувьд бол за тэгээд Ремонтада буюу одоо энэ хоёрын түүхэнд их Ремонтада гэж яг юугаар хэлж ийм хэрнөө камбэк хэлж байгаа. Барселона яг өмнө нь хэлдэг байсан Испанаар. Гэхдээ Барселона Paris Saint-Germain эсрэг 2017 оны аваргуудын лигт одоо эхний тоглолтод 4-ээр хожигчоод дараагийн тоглолтод 6-1-ээр хождог. Тэр одоо гахалтай камбэк байдаг шүү дээ, тий. Тэр юутай холбоотойгоор гэсэн үг. Тэрийг Ремонтада гэж бол одоо үгээр илүү тодорхойлдог болчихсон. Тэгээд тэрнтэй одоо адилхан Ремонтада гэдэг утгаар нэрлэж байгаа. За тэгээд энэ тоглолт буюу 2019 онд болсон энэ хоёр багийн хоорондох 128 дахь удаагийн дерби тоглолт бол түүхэнд хамгийн агуу тоглолт нь гэж бол үздэг ярьдаг байна. За гэхдээ Видатын фэнүүд бол тэгж нэрлэх дурггүй. За тэр талаар ярь. Яг энэ тоглолтыг ярихаас өмнө бас мэдээлэл өгөхөд Arab Club Champions Cup гэж бол тэмцээний тоглолт байсан. За Arab Club Champions Cup гэдэг бол одоо Арабын ертөнцийн аваргуудын лиг гэхэд гэж ойлгож болно. За нэг үлрэлт бол 38 баг ордог. Маш олон улсаас мэдээж багууд бол орж байгаа. Араб ертөнцийн бүх одоо маш олон багууд бол ордог байгаа. Тунис, Сауди Араб, Марокко, Алжир, Бахрайн, Кувейт, Йордан, Сир, Ливан, Ирак гэдэг ингээд олон багууд бол ордог байгаа. За тэгээд 2019-с 20 оны үлрэлт бол одоо шүгэн 16-д хоорондоо учраа таарсан, суглаан тэгж таарсан. Энэ бол одоо 32 баг шууд хасагдах шатаар яваад 38 баг байдаг. Эхлээ урьдчилсан шат жижигхэн яваад цөөхөн баг нь хасагдаад 32-оос шууд хасагдах шат ингээд явчихдаг. За тэгээд шүгэн 16 цуглаагаар бол яг таарад тогсон мэдээж нэг зингэлттэй гэхдээ одоо протоколын хүрээнд бол Ража Касабланкагийн талбай дээр ихний тоглолт нь явсан. За тэгээд Ража Касабланкагийн талбай дээр явсан тоглолтод бол эхлээд Видад Касабланка эхний голыг оруулсан 33 дахь минутанд дараа нь 48 дахь минутанд Ража Касабланкагаас хийгээд 1-1 харьцаатай өндөрс. За энэ тоглолтод бол одоо away голын зочиж
тоглож байгаа голын дөрвөн бол үйлчилж байсан энэ тэмцээний үеэр. За тэгээ хоёр дахь тоглолт эхэллээ. За хоёр дахь тоглолтын үед Wydad Casablanca-гийн одоо талбай дээр гэж албан ёсоор бол явж байгаа. За тэгээ энэ тоглолтын эхний голыг Нахири Wydad Casablanca-гаас бол одоо пенальтаар хийсэн. За пенальтаар хийхдээ Panenka пенальт хийж бол тоглолтын тооны харьцаа нийлбэр дүнг 2-1 болгож талбай дээр тэргүүллийг бол авчирсан. За дараа нь бол юунаас Raja Casablanca-гаас одоо гол тоглогчдын нэг мөксийн Матуали гэж тоглогч бол одоо пенальт хийж нийлбэр дүнг 2-2 болголоо. За тэгээ 2-2 болоод байж итл араас нь бол одоо Wydad Casablanca-гаас 56, 58 болон 71 дахь минутуудад гол оруулж энэ өдөртөө бол 4-1 нийлбэр дүнгээр 5-2 болгож одоо бүр хол тасраад ирсэн. За энэ нэмэлт оруулсан гоолуудын одоо 3 дахь буюу энэ тоглолтын Wydad талаас 3 дахь буюу одоо 3-1 болгосон гоолыг бол Аюб Элкаби оруулж исэн. Аюб Элкабигийн хувьд бол одоо энэ жил Мороккогийн шгшөөгийн гарааны товтлогчоор тоглоно. Олимпиакосын гарааны товтлогч сая Африкийн одоо цомоор бол одоо мундаг тоглолтыг үзүүлсэн 2 гол унж татаж исэн юм одоо мундаг тоглогч байгаа. Тэгээ Аюб Элкаби тэр үедээс гол оруулаад явж исэн байна. За тэгээд 71 дэх минут гэхэд бол 4-1 нийлбэр дүнгээр 5-2 болчихсон байсан. За тэрнээс төд удалгүй бол 74 дэх минутанд юунаас Raja Casablanca-гаас Хамид Ахадад гол оруулж 2 голын дутуу болгосон. За дараа нь 89 дэх минутан дээр ширүүн довтлогоноос бол пенальт аваад 50 дахь минутанд тоглолтын тооны харьцааг 2-2 болгож тэнцүүлж ирсэн. Нийлбэр дүнг 2-2 болгож тэнцүүлж ирсэн. Матуали пенальтыг бол 89 дахь минутанд гүйцэтгэхээр болсон. Хэрвээ энэ голыг оруулах юм бол энэ өдөртөө 4-3 нийлбэр дүнгээр 5-4 болох байсан. За тэгээ энэ пенальтыг гүйцэтгэхдээ Panenka гүйцэтгэж оруулж 4-3 болгосон байдаг. За ингээд шүүгч нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цаг дээр Raja Casablanca одоо галзуу солиотой юм шиг довтлогоонуудыг бол араас нь үзүүлсэн. Юу ч мундаг хамгаалсан, нөгөө талаас мундагч хамгаалсан. Тэгээ байжгаад 94 дахь минутан дээр тоглолтын сүүлчийн довтлогоон дээр Матуали бол одоо бүр аргаа барсан чөлөө цогцлтыг бол одоо юу одоо алдаа авсан байсан дээр чөлөө цогцлтыг 16 руу болол одоо аргаа ороод одоо байгаа бүхнээ хийгээл оруулсан. За тэрэн дээр одоо Бен Маланго гэж тоглогч бол бусдаас нь Wydad-ийн хамгаалагчдаас өндөр гарч иж үсэрч мөргөж одоо гол оруулж энэ цэнгэлдэх болоод одоо бүр дөргөөд маш чанга дөргөж одоо бүр зарим ихний игнэнд байсан хүмүүсийн одоо чигч баг юу яасан байх магадaltaй гэж байгаа шүү дээ. Гимтсэн байх магадaltaй гэж байгаа. Өмнө нь Azteca цэнгэлтгийн талаар ярьж байхад бас тэр зүйл дурддагжсэн тэр шиг юм болсон гэж байгаа. Тэгээд энэ тоглолт болол одоо 4-4-өөр нийлбэр дүнгээр 5-5-аар болж away goal-оор буюу одоо зочиж хийсэн гоолоор болол Raja одоо хожиж юу яасан байдаг. Дараагийн шатанд шалгарах эрхээ авсан байдаг. За энэ тоглолт бол одоо түүхэнд Арабын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн агуу хөлбөмбөгийн тоглолт гэж хүртэл яригддаг. Зөвхөн энэ хоёрын дерби гэхээс гадна Арабын хөлбөмбөгт бол хамгийн агуу дербинүүдийн нэг гэж бол яригддаг. За тэгээд энэ одоо Raja-гийн талын цэнгэлтгүүд төр нөгөө флэрүүдэ галнуудаа асаацсан бүр одоо ингээд бүр тэр хэсэг гал тавтсан түүмэр гарч байгаа юм шиг бол харагдчихсэн гэж байгаа. Цэнгэлтгийн гадаагаас энд одоо юуг харахад цэнгэлтг рүү ингээд харахад тэр Raja-гийн фэнүүд сууж байгаа хэсэг нь ингээд ногоон гал одоо дотор насж байгаа юм шиг ногооноор тэнгэр гэрэлтжсэн гэж байгаа. Ийм одоо галзуу уур амьсгалтай тоглолт бол 128 дахь удаагийн дербигээр нь болж исэн байгаа маа. За тэгээд сонирхолтой нь юуны хувьд бол US Arab Champions Cup Arab Club Champions Cup тэмцээнд бол Wydad Raja хоёр хоёулаа 1-1 удаа төрүүлчихсэн болол байсан. За ингээд энэ гахалтай эргэн ирэлтээр бол Raja Casablanca эргэж ирээд дараагийн шатандаа бол шалгарсан. За дараагийн шатанд юуны Алжир Улсын Алжир хотын MC Alger гэж багтаа бол учраа таарсан нийлбэр дүнгээр 2-2 ярцаатай тэнцээд мөн away goal боёо ихний тоглолтод талбайд нь 2-1-ээр хоцсон тоглолтын ачаар бол одоо дараагийн шатанд шалгарсан байдаг. За тэгээ шүүгийн дөрөвт Египтийн Исмаили багтаа бол таарсан. За тэгээ Исмаили багт талбай дээр очиж нийтийн ярцаатай хожигдоод 20 дугаар үед нь бас тодорхой хэмжээний ремонтада буюу талбай дээр авчирч 3-1 ярцаатай хожоод финалд шалгарсан. За тэгээ финалд бол нэлээд одоо ийм юу тоглолт бол болсон байгаа. Галзуу ширүүн өрсөлдөөнтэй бас тоглолт болсон. Тэгээд энэ тоглолт бол Рабат хотод болсон. За тэгээд тэр тоглолтод Аль Иттихад багтаа тогссон. Jeddah хотын Аль Иттихад багтаа тогссон. За Аль Иттихад клубуд одоо саяхан хин тоглож ирснийг бол таад мэдэх баха. Карим Бензема саяхан тоглож ирсэн. Одоо Аль Насср баг руу явцсан. За яг одоогоор бол одоо Хусем Авар, Фабиньо, Муса Диаби, Мохаммаду Думбия, Юсеф Эн-Несири гэх мэт Стивен Бергвайн гэх мэт тоглогчд бол одоо тоглож байгаа. Сержио Консесао тасалж
дамжуулагчаар нь ажиллаж байгаа ийм баг яг одоо бол. За тэгээд тухайн цаг үед бол одоо финалт Аль Иттихад Ражатай тоглохоор гарч ирсэн. За тэгээд эхний голыг 4 дахь минутанд Бруно Энрике хийсэн, Хадад 5 дахь минутанд хийсэн. За тэгээд Бен Халиб 13 дахь минутанд Ражагаас хийж 2-1 болгосны дараагаар Ромариньо Аль Иттихадаас 2-2 болгосон. За Ражагаас 37 дахь минутанд Делварди 3-2 болгоод за дараа нь 50 дахь минутанд Рахими 4-2 болгосон ч 53 54 64 дахь минутуудад Ромариньо гол хетрик хийснээр 4-4 болж тэнцсэн, нэмэлцэгт гол ороогүй. За харин пенальтаар бол Ражадагаар нь хожсон. За ингээд Ражагийн хувьд бол одоо Arab Club Champions Cup тэмцээндээ 2 дахь удаага төрүүлсэн. За тэгээд төрүүлэх замдаа бол одоо мөнхийн өрсөлдөгч Видадыгаа одоо гайхалтай эргэн ирж одоо хожил болол авсан байдаг. За ингээд ийм одоо галзуу түүхтэй сонирхолтой юу бол байдаг. Дерби бол байдаг. Тэгээд та бүхэнд бас өнөөдрийн дугаараас ер нь өнөөдрийн гэлтгүү зүгээр дугааруудаас араас нь бас өөрчлөлтүүдийг оруулаад сонирхолтой шинэ мэдээллүүдийг оруулаад явж байгаа. Тэгээ өнөөдрийн дугаараас эхлээд description хэсэг дээр одоо энэ story-нууд те ярьж байгаа энэ дэр маш олон зүйлийг судлаад маш богино болгож мэдээж ярьж байгаа шүү дээ. Тэгээд одоо их сурвалж болох маш олон сонирхолтой нийтлэл, data, fact, сонирхолтой зүйлүүдийг бүгдээрийн линк болгоод description хэсгээр оруулаад явахаар болж байгаа шүү. Өнөөдрийн дугаараас эхлээд тэгэхээр та бүхэн бас сонирхоод нэмж дэлгэрэнгүй уншааг хүсвэл уншаад яваарай. Тэгээд хэдүүлээ энэ жилийн дэлхийн аваргын одоо Мороккогийн талаар хэдүүлээ ярилцъя. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. За 48 улс 48 түүх цуврал бичлэгийн албан ёсны үеийн тэтгэгчид Pickback, Freshback болон Asahi Superdry ажиллаж байгаа ерөнхий үеийн тэтгэгчтэй баярлалаа. За энэ удаа бол Мороккон шишөөг түүхэндээ 7 дахь удаага дэлхийн аварт оролцож байгаа. Хамгийн анх бол 70 оны дэлхийн аварт орж исэн. За дараа нь 1986 дэлхийн аварт орохдоо бол шүүгийн 16-ад Германы шишөөгтэй тоглож нийтийн харьцаатай хожигдж байсан байдаг. За дараа нь 94, 98, 2018 онуудад ороод хэсгээсээ бол гарч байгаагүй. За тэгээ 22 он мэдээж хүрэл медалийн төлөө тоглоод Хорватад 2-1 харьцаатай хожигдж байсан. За энэ удаад Бразил энэ үеийн Бразил. За тэгээд Шотланд энэ үеийн. За тэгээд Haiti-гийн шишөөгөттэй бол нэг хэсэгт орсон байгаа. За өнөөдөр ингээ харсан чи айгу өнгөнүүд айгу голж шүү дээ. Шотланд, Морокко, Haiti, Бразил гээд. Тэгээд бүх 48 шишээгийн өмсөлт байдагсан бол үнэхээр гоё харамсалтай байхгүй. Тэгээ өнөөдөр яг юу байхгүй, өмсгөл нь байхгүй, мэдээж ихэнх нь өмсгөл нь байхгүй улсууд дээр болол одоо энэ Мексикийг өмсөж суужээ гэж бодож байгаа. Надаа энэ өнгө хийцэн бол маш таалагдаад байгаа учраас тийм. За өмнөх дэлхийн аваргуудад ийм амжилттай оролцож байсан 2026 оны дэлхийн аваргаар бол Мохаммед Уаби гэж дасалжуулагчтай оролцож байгаа. Валид Реграги дасалжуулагч бол Африкийн авраг шалруулах тэмцээний дараагаар бол ажлыг хүлээл гэж өгсөн. За тэгээ сонирхолтой мэдээлэл сая гарсан спортын захирлаар Мороккогийн хөлбөмбөгийн албаны спортын захирлаар Андрес Иньеста ажиллахаар болсон байлээ. Тэр бас нэг сонирхолтой. Андрес Иньеста бол одоо Мороккогийн хөлбөмбөгийн ирээдүйн суурийг тавилцахад одоо том хойр нэмэр оруулна гэдэг юм мэдээлэл гарсан байлээ. Их сонирхолтой. За Мороккогийн шгшөөгийн төлөө дэлхийн авраг шалруулалт тэмцээний одоо хүрээнд хамгийн олон гол оруулсан тоглогч бол Юсуф Эн-Несири. Сүүлд бол одоо 3 гол оруулснаар бол тэргүүлдэг. За тэгээд өмнө нь юуны 86 оны дэлхийн аваргын генерашны 2 тоглогч, 70 оны дэлхийн аваргын 1 тоглогч бол 2-2 голтой бол байдгийн байлээ. За тэгээ C хэсэгт Бразилтай орсон байгаа. За өмнө нь бол 1998 онд нэг хэсэгт бол орж тоглосон байдаг. Тэр тоглолтод бол 3-1-ээр хожигдож байсан. За тэр тоглолтын гоолуудыг бол 9 дахь минутанд Роналдо Назарио, 45 дахь минутанд Ривалдо, за тэгээ 50 дахь минутанд Бебетоноор хийжсэн байдгийн байлаа. За Шотландтай бол мөн 98 онд нэг хэсэгт орж байсан байгаа. За тэр үедээ бол Шотландыг 3-1 харьцаатай буулгаж авч байсан. За харин Хаититэй түүхэндээ анх удаа тоглоно өсөгч бол тоглолт хийж байгаагүй юм билээ. За өнөөдрийн дугаараас эхлээд нэг хэд хэдэн сонирхолтой зүйлүүдийг бол одоо нэмж ярихаар бас та хэдийн маань саналаас бол бас авсан. За манай юу хийж байгаа зураг бичлэг хийж байгаа баг хамт олноосоо ч гэсэн саналуудыг сонсож байгаа. Урт хугацаанд олон контент одоо олон цувралт олон одоо дугаартай зураг бичлэг хийж байгаа учраас та бүгдийнхээс санал сэтгэлүүдийг бол байнга аваа явж байгаа шүү. За багийн никнейм буюу
хоч гэх юм уу те энэ нэр нь ямар утгатай байд юм бэ гэдэг талаар ярил сонирхолтой байна гэдэг санаа бол гарсан байгаа. За тэгээ тэр талаар ярив. За юуг бол Мороккогийн шгшөөгийг Atlas Lions гэж болоод одоо хочилдог. За Atlas Lions гэж одоо Atlas Lion гэдэг Egyptian Lion, North African Lion, Barbary Lion гэж одоо янз бүрээр нэрлэдэг юм арслан бол одоо байдаг байсан. Хойд одоо Африкийн арслан гэж хэлж болно. За энэ арслан бол одоо 60-аад оны ихэнх үед Алжир, за тэгээд юуны 60-аад оны дунд үеийн Морокко хүртэл одоо зэрлэг одоо энэ арслангууд байдаг байж байгаад бол тэрнээс хойш бол байхгүй болчихсон. Тэгээ энэ бол бидний мэддэг Сахараас урд нутгийн арслангуудаас ялгаатай нь юу гэхээр юм илүү юм зузаан, илүү хар талтай юм нүсэр үстэй юм. Одоо илүү сүрлэг, бүр илүү сүрлэг харагдаг гэх юм уу та. Ийм төрлийн арслан бол одоо байсан. Тэгээ монголоор бол барбарын арслан гэж бол нэрлэж бас болно. Хойд Африкийн арслан гэж бол бас нэрлэж болно. За Атласын арслан гэж нэрдэг шалтгаан нь бол мэдээж Атласын нуруу гэж бол алдартай уул байдаг. За Атласын нуруу бол баруун хойд Африкт бол байрладаг. Морокко, Алжир болон Түнис улсуудын газар нутгаар одоо дамждаг ийм том нуруу бол байдаг. За үүнтэй холбоотойгоор бол одоо Мороккогийн шгшөөгийг Atlas Lions гэж бол нэрлэдэг. Тэгэхээр Атлас нурууны арслангууд гэж монголоор хөрвүүлж болох нэ. За FIFA-гийн ранкинг. За бас нэг энэ дугаараас орж ирж байгаа нэг сонирхолтой зүйл бол FIFA-гийн ранкинг талаар ярихаар болсон байгаа. За тэгээ түүхэн оргил болон түүхэн хамгийн муу одоо ранкинг тавуудын талаар товчхон яриад өнгөрөе гэж бодож байна. За яг одоогийн байдлаар 4 сард албан ёсоор шинжлэгдсэн жагсаалтаар бол FIFA ранкингд Мороккогийн шгшөөг 8-д жигсэж байгаа. За тэгээд ер нь одоо юуны өмнө бол дэлхийн аваргын өмнө бараг бүх шгшөөг 2 нүгсэх тоглолтууд энэ шүү дээ 6 сарын ихээр тий. За тэгээд дэлхийн аваргын явна. За дараа нь хитэн шинжлэхдийн бол бас харийн дэлхийн аваргын дараа байх бах. Тэгээд Мороккогийн хувьд бол дээшээгээ эхний 5 руу ч орох боломжтой. Онооны хувьд бол маш ойрхон боломжтой явж байгаа. 10 дугаар ойронд явж байгаа Герман 1730 оноотой явж байгаа. 5 дугаар ойронд явж байгаа Португал 1760 оноотой явж байгаа. 30 онооны зөрүүтэй 6 баг бол одоо 5-аас 10 дугаар байрны хооронд явж байгаа. За эхний 4 бол оноо бол хоорондоо илүү ойрхон явж байгаа. Англи 1825, Аргентин 1874, Испани 1876 бол Франц 1877 оноотой. Ер нь бол эхний 3 бүр хоорондоо ойрхон хэдхэн онооны зөрүүтэй, ерөөсө 3 онооны зөрүүтэй явж байгаа. Англи бол одоо 5-аас арай зайтай 3-аас арай зайтай ийм явж байгаа юм байна. За Мороккогийн хувьд бол түүхэн хамгийн оргил мөчтэй бол явж байгаа. Түүхэндээ хамгийн өндөрт одоо 8-д жигсэж байсан. За тэгээд түүхэндээ хамгийн олон байр дээшилж байсан 19 байраар нэг удаа одоо ранк шинжлэхтэд бол дээшилж байсан. За хамгийн олон ранкаар унжуулсан 12-оор унжсэн байдаг. За энэ анх ранкийг бол одоо 95 оноос тогтоож эхэлснээс хойш бол дундаж ранкинг 42 байдаг юм байна дунджаар. За харин одоо бол хамгийн оргилдоо байгаа. Хамгийн муу одоо мөч нь бол 95 хүртэл одоо унж байсан байдаг. За 95 2010 оны 9 сарын 15-нд болол хамгийн муу буюу 95 руу унжсэн байт юм байна. Тэгэхээр 16 жилийн дотор одоо 87 байраар дээшилсэн байна. Тэгэхээр ерөөсөө л яг 2010 оноос хойш Мороккогийн хөлбөмбөг ямар их одоо ахицтай явж байгаа гэдэг бол энэчнээс бас харж болж байна. За бас өнөөдрөөс орж иж байгаа шинэ нэг зүйл гэх юм бол тухайн шгшөө багийн энэ жилийн дэлхийн аваргаар одоо тоглох боломжтой магадлалтай гарааны 11-ийн тамга гэж байгаа. За энэ дэр нэг нэмэлт тайлбар өгөхөд би бол одоо мэдээж бүх шгшөөгүүдийг таамаглаж мэдгүй. За заримыг нь арай илүү мэдэн, заримыг нь бол арай жоохон бага зэрэг мэдгүй, заримыг нь үнэхээр таг мэдгүй жишээ нь бас байгаа. Тэгэхээр интернетээс судалж харж байгаа таамаг талаас нь за би өөрөө таамаглахгүй махад одоо тодорхой хэмжээний их сурвалжтайгаар явна. За гэхдээ эцсийн үр дүнд эднэр бол зүгээр л таамаг тийм ээ. Яг тухайн цаг үе болоход бол юу болохыг бид нар мэдгүй шүү дээ тийм ээ. За Мороккогийн шгшөөгийн таамаг гэх юм бол ер нь нэлээд 80-90% та би ойролцоо байх болоо гэж бол бодож байна. Хаалган дээр Ясин Боно байх нь тодорхой. За зүүн зүгүүрийн хамгаалагчаар Мазрави байх нь тодорхой. За баруун зүгүүрийн хамгаалагчаар Ашраф Хакими байх нь тодорхой. За ер нь бол би 4-3-3-аар тоглох болоо гэж бол бодож байна. 4-3-3 гэдэг нь бол одоо 4 хамгаалагч, 2 зүгүүрийн хамгаалагчтай. За тэгээд 6 номер буюу нэг бидний ярд цэвэрлэгч хамгаалагч чиглэлийн хагас хамгаалагч. За тэгээд 2-8 дугаартай боё 2 төвийн агс. За тэгээ 2 жигүүр, 1 товтлогчтой гэсэн. За 4-2-3-1 гэхээр 2 цэвэрлэгч, 1 10 дугаартай голдоо тоглолтыг 2 жигүүртэй урдаа нэгтэй болоо явчихдаг. Ялгаа нь бол тийм байдаг. Хэдийгээр хагас дээр адилхан, товтлогон дээр адилхан 3-3 байгаа ч гэсэн. За тэгээ төвийн 2 хамгаалагчдаар бол жоохон сонирхолтой байгаа нь юу гэхээр
За Issa Diop-ыг бол би тоглоулаа гэж бол бодож байна. За нөгөө төвийн хамгаалагчаар уг нь бол Naif Aguerd гарах хэвээр. За гэхдээ Naif Aguerd гэмтэлтэй байгаа. Яг энэ хугацаанд Naif Aguerd яг гэмтлээсээ эргэж ирж амжих уугүй юу? За гэмтлээсээ эргэж ирсэн ч гэсэн одоо хэр формтой байх вэ гэдэг нэг юм сонирхолтой юу болол байгаа. Сэдв болол байгаа. Mercedes болол одоо тоглож байгаа. Тэг гэмтлээсээ 4 сарын сүүлээр ирнэ гэж байгаа. Тэгэхээр үнэхээр хүнд одоо бүр тоглоход хэцүү биш бол тоглох гэж бодсон. 4 сарын дунд сүүлээр эргээ ирчин гэхээр нэг 5 сард бүтэн тоглолт хийх боломжтой. Марсеийн тоглолтуудад 5 сард орох боломжтой 2 3 тоглолт бол байгаа тийм. Тэгээ шгшээ огтойгоо 6 сарын ихний тоглолтуудаас сэлгээр орж ирж байгаад гараанд тоглох гэж бол бодож байна. За тэгээд хэрвээ Naif Aguerd тоглохооргүй гараанаас тоглож байгаа Roman Sais тоглоно. За гэхдээ Roman Sais-ийн хувьд бол одоо нас нэлийн авчихсан учраас бас гараанд гарна гэж бол би бодохгүй байна. Naif Aguerd зүгээр үед бол Issa Diop, Naif Aguerd хоёр төвийн амлалчаар гарнаа. За цэвэрлэгчийн байр дээр бол El Anawi тоглох бах. El Anawi-гийн хувьд бол одоо энэ байраа ерөнхийдөө өөрийнхөө болгоод болол амжчихсан ийм тоглогч бол байж байгаа. Ромад тоглож байна. Одоогийн хувьд бол 24 настай 1.86 өндөртэй ийм тоглогч байгаа. Ромад бол одоо тогтмол бүрэлдэхүүн тоглож байгаа. Дандаа гараа бол биш. Гэхдээ гараанд бол ихэнх тоглолтуудад гарч тоглож байгаа ийм тоглогч бол байна. За урд нь 8 дугаарын хувьд бол Azedin Unahi бол гараанд баттай гарах бах. Azedin Unahi-гийн хувьд бол одоо гол найруулагч, гол одоо шахалтаас гардаг. За Мороккогийн хувьд бол одоо олон тоглолтод удаан хамгаалж тоглож байгаа сөрөг товтлогоор шилжчихэд гол дамжуулалтыг өгөх тоглогч. Жиронагийн одоо юуны бол одоо Жиронагийн бүрэлдэхүүний бас гол тоглогчдын нэг болчиход байгаа. Сүүлд гимтлээс эргэж ирээд сэлгээгээр гарч ирж тоглож байгаа. Гэхдээ ер нь бол байнгын тоглолтод оролцож байгаа лигт тоглож байгаа юм тоглогч бол байна. Azedin Unahi-гийн хувьд бол за Unahi-гийн хажууд хэн байх вэ гэдэг сонирхолтой. Ismail Saibari тоглож бол таарах бах. Эсвэл El Hanous тоглох бах гэж бол бодож байна. За Saibari-гийн хувьд бол одоо дөнгөж сайхан Нидерландын дээдлэгт хүрсэн PSV Eindhoven клубын бол одоо гарааны гол тоглогч байгаа. Ismail Saibari-гийн хувьд бол энэ үйлрэл үнэхээр гайхалтай формтой байгаа. Saibari гарахгүй байна гэж бол байхгүй болцоод байгаа. Тэгээд Azedin Unahi Saibari хоёр л тоглох болоо гэж бодож байна. El Hanous яг бол би бол El Hanousыг эхний сэлгээ гэж болоод бодоод байна. Saibari-гийн хувьд энэ үйлрэл Eredivisie буюу Нидерландын дээдлэгт 26 тоглолтод оролцож 15 гол оруулаад 8 голын дамжуулалттай ийм бол явж байгаа. Аврагуудын лигт 7 тоглолтод оролцоод 3 голыг оруулчихсан. Ийм мундаг одоо формтой явж байгаа тоглогч байгаа. Ismail Saibari-гийн хувьд бол за El Hanousыг бол би Unahi-хийн хоёрын Saibari хоёрын одоо яг араас нь сэлгээнд тоглох болоо гэж бол бодож ин Штутгартад одоо бол тоглож байгаа. Штутгартад бүх тэмцээний хүрээнд бол 38 тоглолтод энэ үйлрэлд оролцоод 17 голын оролцоотой маш сайн явж байгаа. Ийм одоо тоглогч нь 21 настай. Ер нь одоо Мороккогийн хөлбөмбөгийн бас довтлооны бол ирээдүйд тоглогчтой нэг гэж хэлж бол болно. За шаардтай бол урагшаа довтлооны 2 жигүүрийн байрлал тоглож бол чаднаа. За 2 жигүүр дээр баттай 2 хүн байгаа. Зүүн зүгт нь Ez Abde байгаа. Тэгээ Ez Abde-гийн хувьд бол Real Betis-ийн тоглож байгаа. Пелегринигийн дасгалжуулагчийн удирдлагад ор. За тэгээ Brahim Diaz баруун дээр нь тоглохны ойлгомжтой. Brahim-ийн хувьд бол мэдээж Real Madrid-ийн товтлогч. За үндсэн гарааны товтлогчор бол Ayub El Kabi тоглох нь бол би тодорхой гэж бодож байна. Youssef En-Nesyri явах бах. En-Nesyri би зодог тайсан уу гэж бол сонсоогүй учраас явах нь бол тодорхой гэж бодож байна. Зүгээр хин El Kabi-гийн бас сэлгээгээр явах баха гэж таамаглаж байна. За гэхдээ En-Nesyri гараанд гарахад бол гайхгүй. Энэ Нисеригийн хувьд бол одоо аль Ittihad клубод тоглож байгаа. Энэ үйлрэл бол 8 тоглолтод оролцоод 4 голыг оруулчихсан явж байгаа. Баталгаатай нягт юм товтлогч шүү дээ, тийм ээ. За ийм байна. Мороккогийн Шкшогийн хувьд бол энэ жил мэдээж маш өндөр хүлээлттэй багуудын нэг Сенегал, Морокко хоёр бол энэ жилийн Африкийн одоо багуудаас бол шүгийн 16-8 руу за магадгүй бүр одоо суглаа нөхцөл байдал Аз өөрсдийнх нь одоо форум гэдэг ч олон зүйлээс хамаараад бүр шүгийн дөрвөлөөч одоо явхад бас гайхааргүй Африкийн хоёр төлөөлөл бол Сенегал болон юу байгаа Морокко байгаа. Тэгээд Мороккогийн хөлбөмбөгийн нэг сонирхолтой түүх болох одоо Касабланкагийн дербигийн талаар товчхон түүх ярьж өглөө. За тэгээ энэ жилийн бүрэлдэхүүнийхэн талаар бүрэлдэхүүн таамагийнхын талаар ярьлаа. Тэгээд та хэд маань өөр юуны талаар сонсомоор байна. Та одоо улсуудыг яриад явна шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр юу сонсомоор байна сонсдог л үү дээ. Тухтай хуваалцгаагаарэ. За тэгээд дараагийн дугаар бол одоо Гана
байгаа. За Ганы талаар хэдүүлээ. Дараагийн дугаараар ярих нь байна. За тэрний дараа бол Узбекистан. За ингээд дараалаад явна мэдээч 48 дугаар гарна. За оригинал хуваараасаа бол ер нь жоохон хойшилж явж байгаа. Энэ бол 7 хоногт 3 дугаар гараад явах хуваартай байсан бол одоо бас яг төлөвсөн хэмжээнд боссонгүй. За гэхдээ дугаарууд бол бүгдээрээ гардгаараа гарна. Ерөнхий ивент итгэгчээр ажиллаж байгаа Freshback Pickback хамт олондоо маш их баярлалаа. Мөн ерөнхий ивент итгэгчээр ажиллаж байгаа Asahi Superdry хамт олондоо баярлалаа. Тэгээд та бүхэн Asahi Superdry урамшуулалт идэвхтэй оролцоогоорой. 4 сарын 20-нд багтаад оролцоорой. 3 сарын 28-наас хойш баримтуудаа уншуулад Этихад цэнгэлдэх рүү явж одоо Манчестер Ситигийн тоглолтыг үзэх боломжтой. 4 одоо яалагч нэг болох боломжтой шүү. Тэгээд дөнгөж сая одоо Сити, Челсиг хожлоо, Арсенал хожиглоо. Тэгээд Ситигийн тоглолт бол ач холбогдол нь улам л өндөр боллоо шүү дээ. Тэгэхээр одоо маш гоё магадгүй түүхэн тоглолтыг үзэх боломжтой байгаа. Тийм учраас идэвхтэй оролцоорой. Asahi Superdry CGM-ээр оролцоорой. За Freshback-ийн хувьд бол одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дор багтаасан хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ байгаа. Хоол, фреш хүнс, хоолны бэлтгэц, мах, бөөндид гэсэн англиудын бүтээгдэхүүний нэг дороос өргөн сонголтоогоор хаанаас ч хүссэн газараа энгийн болон шуурга үргэлтээр захиалаад авах боломжтой байгаа. Тэгээ Freshback app-ыг одоо Play Store болон App Store-оос та бүхэн татаад суулгах боломжтой. Эсвэл description хэсгээр байгаа линкээс татаж аваарай. За Pickback-ийн хувьд бол одоо Монгол орон даяар 200 ширхэг одоо PP Box-оор хот дотор болон орон нутгийн одоо хүргэлтээ шийдэх боломжтой байгаа. Тэгээ гэртээ байхгүй үедээ хүргэлт ирэх эсвэл одоо хүнд ямар нэг зүйл илгээх боловч тэр хүн одоо хэлсэн газараа байхгүй ч юм уу эсвэл гэрийнхээ хаягийг өгөхгүйгээр хүргэлт аммаар байл хүргэлт хөрвүүлмээр байл PP Box-ыг ашиглаж болол найдвартай эд зүйлээ хадгалуулж хөргүүлж болвол болно шүү. Тэгээд 24 цаг 7 хоног нээлттэй байдаг маш том давуу тал нь байгаа. Тэгээд PP Box-ийн болон одоо Pickback-ийн талаар мэдээллийг description хэсэг дээр байгаа. Pickback-ийн аль биесний вебсайтаас мэдээллийг авцгаагаарай. Тэгээд ерөнхий мэдээлэгчтэй баярлалаа. За тэгээд 48-аас 48 түүхийн одоо бичлэгтэй хамтасан та бүхэндээ баярлалаа. Subscribe дээр хамартав donation хийж дэмжих хүсвэл description хэсэг дээр мэдээлэл байгаа шүү. За тэгээд өнөөдрийн дугаарын бүх гол одоо их сурвалжууд мэдээлэлүүд бүгдээрээ description хэсэг дээр байгаа. Тэгээд дараагийн дугаарууд дээр нэмэлт юуны талаар тухайн улсын хөлбөмбөгийн юуны талаар энэ дэлхийн аврагтай холбоотой тийм юуны талаар сонсохыг хүсэж байноос санал сэтгэлдээ хуваалцаарай. Гол нь комментчид идэвхтэй оролцох нь бол энэ цуврал бичлэгийн хувьд бол маш чухал байгаа шүү. Тэгээд найз нөхдүүдтэй бас хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баяр та.